цог тэдийг Биото сургуулийн хамтран та бүхэндээ хүргэдэг та 7 дугаар ангийн хүүхдээс ухаантай таны мэдхийн шоу нэвтрүүлэг эхлэхэд мэдэн бодож байна. Ингээд бүгдээрээ тайлцнаа нэвтрүүлгийнхаа шидэг 5 оролцогчийг хамтдаа өгч авцгаая. Хайрцгаар сургуулийн сурагч Ануудар. 52 дугаар сургуулийн сурагч Содоёр. 24 дугаар сургуулийн сурагч Мантоёр. 48 дугаар сургуулийн сурагч Нямко. 17 дугаар сургуулийн сурагч Инхчин. Манай ангийг алга ташаалтаар чимж байгаа энэ хүүхдүүд бол шавь цогцлог сургуулийн сурагч. Та нартай баярлалаа. Зянгид маань нэг хүн дутуу байна. Тэр юм лээ хүүхдүүд аа. Мэдээж манай нэвтрүүлгийн өнөөдрийн оролцогч дээрээс нь манай ангийн шин сурагч маань дутуу байна тийм ээ. За бүгдээрээ халуун алга ташаалтанд ор Мөрөөдлийн театрын жүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алтан шагааг хүрж байна. Баасаа. 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 Я. Арамдрүгэ. Нэвтрүүлгийн урдлаг авч хүргэсэн маш их баярлалаа. Тэгвэл 2 дугаар 1-5 дугаар ангийнхаа хичээлийг эргэж харсан уу? За уг нь харъя гэж бодсон. Тэгээд бас жоохон зарим нэгэн шалтгаанаас болоод бас харж амтсангүй. Амтсангүй. Тий. За 1-5 дугаар ангид ер нь хэр сурагч байсан? Онц сурлагтай байсан. Онц сурлагтай байсан. Ямар хичээлдээ төлхөө сайн байсан? За ерөнхийдөө 1-5 дугаар анги хүртэл онц сураад 6-аас эхлээд сайн руу орж ирсэн л дээ. Яг үнэ 6, 7, 8-даа сайн сураад дунд руу орсноо. Дунд руу арай ороогүй. Арай ороогүй. Тэгээд 9-10 дугаар ангидаа бас нэлээд нөө хариуцлагатай жилүүд учраас нэлээд хичээжгээд тэгээд хичээж байгаа тэгээд төгссөн. Аль сургууль байсан бэ? Хинтээ аймаг. Хинтээ аймаг байсан. Тий. Хинтээ аймаг. Ер нь сургуулийнхаа одоо бас урлагийн хүн урлагийн үзлэг мүзлэгт ер нь багасаа ордог байсан уу? Тэргүй яг хоо тэгээд урлагийн үзлэг ер нь тэгээд сургуулийнхаа урлаг уран сайхантай холбоотой юу л вэ байгаль танил явж идэг. Зарим нэг хичээлүүдээ бас урлагаар хаалгасан. Харин тий бас нэг тим тал байдаг юм шиг байгаа тийм ээ. Урлагийн үзлэгтээ амжилт гаргаад сургуулийнхаа нэр ангийнхаа нэрийг гаргаж ганц хоёр удаа багшлаа. За яг хоо ингээд нэг юу байсан юм чи гэдэг нэг аврах тохиолдол бас байна. За нэвтрүүлгийнхаа дөрвийг танилцуулъя. Тун удахгүй урд харагдж байгаа самбар дээр 1-5 дугаар ангийн 10 хичээл гарч ирэх хэрэгтэй байгаа. Мэдээж манаас шин сурагч 10 хичээлээ сонгоод хариулаад яваад байна. За мэдээж 1-5 дугаар ангийн хичээлүүд мартагдсан байх магадлал маш өндөр. Тэр үед чинь бидний орж ирсээс одоо чинь бас нэг систем нь бас өөрчлөгдөөд нэршил өөрчлөгдсөн, нэлээд юмуд их өөрчлөгдсөн юм шиг байл шүү дээ. За тэгэхээр манай ангийн шилдэг 5 сурагч шилдэг 5 сануулагчид байгаа. За. Тэгэхээр та манай ангийн шилдэг сурагчдаас өөрийнхөө хажууд туслахаараа 2 асуултын турш нэг хүүхдийг хамт гаргаж ирээд туслуулаад яваад байх нь гэсэн үг. 10 асуулт хичээлийн туршид нийтдээ 3 боломжийг ашиглах боломжтой. 10 хичээлээ бүгд хамтаарай. Ийм 10 хичээл гарч ирсэн. За одоо оролцогч эхнээс нь сонгоод явна. Хичээлээ сонгохоос өмнө 5 сурагчаас нэг нь ихлээ сонгох хэрэгтэй. За чи явсаад гол. Хэн бэ? Мантоёр. 24 дугаар сургуулийн сурагч Мантоёр. Хэдүүлээ бүр хэцүү асуултууд гаргасан би бүр яан заа яа. Ядангуяа октод ч юм бас хичээлдээ бүр сайн байдаг шүү. Тийм бас баг ангитай. Тийм явах надаас жоохон хол хэцүү хичээлүүд дээр бас октодоо сонгох гэдэг байхгүй бас тактик. 24 дэх сургуулийн сурагч Мантоёр. Жүжигч Алтан шаг. Мантоёр ямар хичээлдээ сайн бэлээ? Оролцогчид аль хичээлүүдээр илүү сайн тусалж чадах уу? Дүрслэг урлаг дээрээ тусалж чадна. Дүрслэх урлаг дээрээ илүү сайн тусалж чадна. Яг төлхөө сайн хичээлүүд. Гэхдээ бусдын ч гэсэн ерөөдөө мэднэ. Ер нь бол зарчмын хувьд бол эхнээсээ бас гайгүй хичээлүүдээс сонгоо явуулсан дээ. Багасаа. Тий. Нөө мөнгөнд дуу хожигтлаасаа хоцсон мөнгөнд дөнгөө мэдээж хүүхдийн сайн явуулсан төлөө зарцуулах хэрэгтэй байгаа тийм ээ. Дуу хөгжмийн сонгуул хэрэг юм даа. Дуу хөгжмөөр бас гайгүй. Нэвтрүүлэгт бас манай Мантоёр өнөөдөр нэг сюрпризтэй ирсэн байгаа тий. Тэрийг 2 хичээл явсныхаа дараагаар тэр сюрпризийг хамтдаа заадлаа. Тий. За дуу хөгжим. Дуу хөгжмийн хичээлийн асуулт. Хамгийн ихний хичээл. Ер нь дуулдаг байсан уу шагаа? Дуулдаг байсан. Вальс бүжгийн нэр. Чи хөтлөгч биш хэвээр юм шүү. За вальс бүжгийн нэр юу гэсэн утгатай үг вэ? Бодох нэг минут явсаа. Одоо ерөнхийдөө бол вальс гэж юу гэсэн үг вэ гэж асуугаад байна. Вальс бүжиг гэж байдаг шүү дээ. Тий. Одоо вальс бүжгийн нэр яагаад вальс гэж өгсөн юм бол вальс бүжгийн хөдөлгөөн
Вайс бүжиг ер нь ямар хөө байдаг үлээ гэж бодох нь байна. Чи ямар хэцүү асуулт асууж байна. Вайс бүжгийн нэр юу гэсэн утгатай? Үгүй гэж. Мэдж байгаа мэн оноо. Мантай ер нь мэдчихэв нэ. Мэдчихэв нэ. Үгүй жоо эргэлзээд байна. Эргэлзээтэй. За манай хүүхдүүд хариулт хийгээрээ. Дууг чигээр дууны талаарх юм гарах. Харин TV бас тэгж бодлоо доо. Дуу хөгжмийн талаар дуутай холбоотой юм гарах байх гэж үзэж байна. Бүжигтэй холбоотой юм гадаг л шүү дээ. За бодох хугацаа дууссан байна. За. Вайс бүжиг. Ер нь бодож байгаа юм байна уу? Вайс бүжгийн нэр юу гэсэн утгатай үгүй ээ. Би асуултаа сайн ойлгох байна. Вайс гэдэг нэрнийх тухай асууад нөө тий. Ерөнхийдөө тийм. Тий. Яг вайс бүжиг гэдэг бол бус бүжигээ бодох юм бол илүү тийм арай одоо 4-4 хэмжээтэй. 1 2 3 4 1 2 3 4 гэсэн юм хэмжээтэй. За. Дээрээс тийм ордны хэв загварын арай ч тогтож бүжиглдэг юм удаан тийм ээ. Аха. Тийм бүжиг бол яг вайс бүжиг гэдэг эргэлт ихтэй. Ааха. Эргэлддэг юм учраас яг бүжигэл вайс бүжиглэх гэдэг л дээ тийм ээ. Вайс бүжиглэх гэдэг бол угаасаа вайс ч өөрөө вайс ч өөрөө бүжигийн хаан гэдэг одоо тогтолтой бүжиг шүү дээ. Тийм эргэлдэх хөдөлгөөнүүд гэдэг 4-4 хэмжээг хэлээд байгаа бол гэсэн зүгээр бүдүүлчлээ юм л байна л да. Эргэлдэх хөдөлгөөнтэй Тийм. 4-4 хэмжээтэй бүжгийг одоо вайс бүжиг гэдэг байна. 2 3 4 гэл ингээд эргээд тийм ээ. За. За өөртөө итгэлөө тонхоодорой. Хосороо бүжиглэн. Мэдээж За. тийм ээ. За. За тэгээд тийм л байна да. За. За яагаад хосороо бүжиглэн, эргэлдэн 4-4 хэмжээ. За энэ гурвын нэг нь байх юм бол би хамгийн ихний асуулт учраас авъя. Хэрвээ хариулт нь тийм байх юм бол нэгдүгээр асуултаа онол энэ нэвтрүүлгийн ма цаг өрөхгүй юм. Цааш богиносоо хэдэн минут гардаг нэвтрүүлэг нэг 5 минут болж байна. Манай дараагийн төч орж ирээ өргөмжлөж бас за. Би гарахтаа нэг би 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай би 1-р ангийн хүүхдээс ухаан муутай гэж гарах нь шүү дээ. 1-р ангийн хүүхдээс ухаан муутай гэж гарах нь шүү дээ. За. Зөв оруулах бүгдээ харъя. Хамгийн ихний асуулт дуу хөгжим хичээлийн асуулт байсан. Эргэлдэх. За бүгд талаас нь бодсон тийм. За 4-4. Арай эмхтэй юм падаж үзлээ. Эрэгтэй костюм өмсдөг гэсэн үг байна. За ямар ч хэлээс эхнийхээ асуултандаа үнэн зөв хариулж 5,000 төгрөг нээсэн болсон байна. Одоо цаашлаад мөнгөнд дүн өсөд явах нь байна. 10-25 мянга гэх мэтчлэн 3 боломж төр доор харагдаж байна. Харах уулах зөв хариултаар аврагдах гэж 3 боломж байгаа. За хоёр дахь хичээлээ сонгоё. Одоо ямар хичээл вэ? Дуу хөгжмөг авсан чи бас нэг жоохоо. Дуу хөгжим гэсэн чинь бадрангаа алдсан шээ. Нэгдүгээр асуултан дээр ингээд унчих юм бахтаа гэж айлаа харин. Азар бас багадаа бас вайс бүжиг хамтлагтай байсан л доо гэлээ. Иргэлжсэн бол даа үлээ. Төрслөг урдгаас авах гэдэг хоёлаа тэр байсан. Төрслөг урд дээр сонгоно гэж тэр асуулт туслахгүй байв лөө. Театрын хүртэл хичээлээ асуу. SpongeBob Куклден киноны гол дүрийн баатар Спонжи найз Патрик ямар хэлбэртэй вэ? Бодох 1 минут явсан. За манай найз. Одоо аягүй сайн хурдан дарлаа. Би олцсон гэсэн үг. Тий, олцсон гэсэн үг. Би SpongeBob-ыг бол мэдээд байгаа. Тэгээд Патрик гэдэг нь одоо сайн. Патрик гэдэг нь одоо сайн. Мэдхгүй маань яг үнэ хэлгээд гэхдээ. Маа туслах байж аягүй ихтэй зогссон шүү дээ өөртөө. Тий, манай мантлын хоёр бол энэ Куклдыг үздэг. Бид нь ер нь хэр дуртай. Айгуу дээ. Найз мэдгүй Патрикийг ер нь мэдгүй. Мэдэн шүү дээ. Хэр сайн таних уу? Сайн байна. Хамгийн сүүлд ингэ нь бол үзсэн. SpongeBob-ыг мэдээд байгаа билүү? SpongeBob-ыг уу? SpongeBob бол Tom Jerry-гээс шал өөр. SpongeBob чи ерөөсөө одоо нэг аяр тавг угаад болооныг хийдэг байгаа шүү дээ. Нэг юм ингээд дүрстэй нүд мөдөө эзлэх юм шар өнгийн. Тийм шар өнгийн. Тэрийг бас амжиж байна. Тааж ярьж болно шүү дээ. Ярьж чад өөрөө хариулах уу? Ярьцаад гэх юм бол боломж ашиглах. Тэгвэл шууд хуулах нөө юугаар хуулахад ашиглая. Тэгээд за 5 шүлбэртэй шүү дээ. 5 шүлбэртэй. Патрик яг ямар улаан өнгийн 5 шүл мөн үү? Үгүй. Ягаа мэл да. Ягаан дуу. За 5 шүлбэртэй. 5 шүлбэртэй. Би хариултыг авсан. Зөв хариултыг бүгд хамтаарай. За. Патрик ямар хэлбэртэй? Патрик 5 шүү мөн үү биш үү? 5 шүү. Энэ үсгэр юм бэ? Яа энэ одоо бид манай нэвтрүүлгийн өнгөнгөний лолипоп. За. Одоо
Болсон өндөө гэж. Тийм, Баярлалаа. манай Танаас асууж хоо. Болго яах вэ? Энэ мөрөөдлийн театр гэдэг хамтлагийг ахлагчны юм бэ? Дээрээс нь болохоор яаж байгуулсан бэ? За, Мөрөөдлийн театр хамтлаг 2011 онд байгуулагдсан. За, манай хамтлагийн ахлагчаар одоо Соёлын тэргүүний ажиллаж үуч Эрхэн баяр ажиллаж байгаа. Тэгээд үеийнхээ найзуудтай нийлээд Мөрөөдлийн театр гэж байгуулад ер нь сурсан одоо мэрэгчлэрээ өөрсдөө бас одоо бие дааж өгч үзье тийм ээ. Өөрсдийнхөө одоо гоё өөрсөнд байгаа тэр одоо авиас чадвар одоо ур ухаан юу гэдэг энэ бүгдийг бас үзэгч түмэндээ хүргэе гэсэн зорилгоор залуучууд нэгдэж Мөрөөдлийн театр гэж байгуулсан. Энэ бол мөрөөдлийнхөө төлөө тэмцэж яваа, мөрөөдөлтөд хүрэхин төлөө хөдөлмөрлж яваа юм хэсэг бүлэг залуучууд. Баярлалаа. Нэгэн сюрприз гэж би ярьж ирсэн тийм ээ. Ааха. Гинтийн бэлгийг манай мандал хоёр маань бэлдэж ирсэн байгаа. За. За тэгэхээр бүгдээрээ алгаа дашээ тайлбараа мандал хоёроо өрж байна. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Таны мэдгүй зингийн шоу нэвтрүүлэг. Дэмжиж өгье. Вуу! Yeah. Манай багш намайг яадаг гэж сургуулийн сурагч гэдэг ухаанаа тэргээж урд нь таалагдах бүхэнд надлуу инээгээд өөдөөс нь би бартам зангаар өнгөрч баясаад шидэг дээрх ганц толов цүнхэн доторх эмх зэг хичээлийн хэрэгслийн бүрэн байдал амьдрал минь тэгээд ихэн чи чинь тэгвэл баг ангийн дарга юм шүү сургуулийн амьдрал үнэхээр сайхан дөө наад чи юу ч биш манах баг доочин харгалзагчин дарга хөдөлмөрийн минь нүлэн очих газар анги орой болсон гэр өгдөж байгаа тэрэнч гэж баяр хөөртэй амар чөлөөд цаг минут хором надад байсан түүний үгэнд орно учир нь ангийн багшийн үг гэдэг хууль дагаж мөрдөхгүй бол амьдрал хойд хайртай багшийн аашгүй рихрихээ харин хороогийн амьдрал нь тэр хат өмдөө бодгсон бол багшигаан твэрхсээ хамт байхсан үрд байхсан хайртай багшийн аашгүй рихрихээ харин хороогийн амьдрал нь тэр хат өмдөө бодгсон бол багшигаан твэрхсээ хамт байхсан үрд байхсан манай багшийн яруу алдар бадар тугай магнан дээрх 5 үрслээс нь арил тугай химэн бодож инээ зугаад хөөй хүмүүн чи автер таага бодоо за багшаа би чи сурахын төлөө төрсөн шүү дээ одоо цагт ер нь над чи хүүхэд цөөхөн шүү дээ ослонгийн хүмүүдээс та хамгийн лаг шүү өнгөрөө надад эрдэм заасан та шүү Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Таны мэдгүй зингийн шоу нэвтрүүлэг. Хамтран зохион байгуулагч Гёцэ бүрэн дүнд сургууль. Чанартай боловсролыг Гёцэгээс. Нэвтрүүлгийн ивент хийгч Аргыг Жимсний ам Фанта. Хүүхдүүдээ та нар функцүүдийг бүрдэх. Баярлалаа. Мөрөөдлийн театрын бас уран бүтээлийг ийм хөөрхөн болгож дуулсан байна шүү. Харин тийм бас сонирхолтой санагдлаа. тэр хэмжээнд бас айгүй хөөрхөн болгож дуусан. Дээрээс нь надад бас 2 асуултанд бас туслаа. Дууссан тийм ээ. За хичээл рүү оръё. За хичээл. Одоо ч үл 3 төлөө те. Тий, одоо 8 хичээл үлдсэн мөн 2 хичээлд амжилттай хариулсан. Хүүхдээ сонгох ёстой. За хүүхдээ сонгоо. За тэгнээд байгаарч. Тэдгээр бид чи бөөнөр юу гэдэг вэ? Тий, хэрвээ гэхдээ бүдэрчих юм бол үлдсэн хүүхдүүд гарч ирэх боломжтой шүү дээ. Тийм ээ, тийм ээ. Тэгэхээр бүгдэнд нь сайн хариулах ёстой. 2 хичээлд амжилттай хариулсан 100000 төгрөг нээсэн болсон. Хуулах боломжоос ашигласан тийм ээ. Одоо харах буюу ярилцах боломж байгаа. За тэгээд зөв оролдоор аврагдах гэдэг боломж байгаа. Хөөе. Надтай ясаа адилхан болсон юм бэ? За танилцаарай. За 48 дугаар сургуулийн сурагч нэмэхгүй. Нямхөө. За. Би нэмэхгүй яах вэ? Тийм ээ. Хоёрыг адилхан байна. За нэмэхгүй ямар хичээлдээ сайн билээ? Биеийн тамир иргэний боловсрол. Биеийн тамир иргэний боловсрол. Иргэний боловсрол гэж ямар ч үү? За юу орж байна? Иргэний боловсрол гэдэг чинь одоо тэр соёл моёл иргэн хүний гүйцэтгэх Ёс зан шил соёл. тэгэл иргэний боловсрол. Монгол хэлний сонгуул яаж байна? та сайн болов болж шít. Монгол хэлний хичээлдээ би яг бас сонирхолтой байсан. Сонирхолтой байсан. Хоёул монгол хэлийг сонгож байгаа. Тэгээ. Тэгээд 3 дугаар анги чи бас харьцан бас гайгүй ч магадгүй шүү дээ. За 3 дугаар ангийн монгол хэлний хичээл яасвал. Өөрөө сонирхолтой байсан юм чи бас өөрөө хариулж. Бас тий бас нэг бас хэцүү юмнууд дээр бас түүнийхээ юуг авмаар шүү дээ. За аль нь үйл үг вэ? А үлбэр харах, Б үлбэр харах. Ай. За бодох хугацаа зогсоолоо.
За энэ бол юу юм аа? За. Б хөлбөр буюу харах гэдэг бол энэ хөлбөр нь биш юм аа. Энэ бол амтан болоо явж байгаа юм те. Энэ. Тэгэхээр А буюу харах гэсэн үйл үг байна. Аха. Харах. Нүдэрээ харах те. Үйл үг. Үйл үг гэж байна те. Хариултыг авлаа бэ. За. А хөлбөр буюу харах. Зөв хариултыг бүгдээр хамтаарья. 3 хичээл байсан. Асуултын зөв хариулах юм бол 25,000 төгрөгийн болцлыг ангах ёстой. Иймэрхүү асуултууд хараад Боломж. Дөрөв хичээл. Одоо бол энэ бас хариуцлагатай хичээл шүү дээ. Дөрөв хичээл гэдэг бол одоо дөрөв асуултны зөв хариулж чадах юм бол үл чадах мөнгөнд дээр авч 50,000 төгрөг дээр. Дараагийн асуулт үл чадахгүй гэсэн үг тийм шатахгүй. За. 75,000 төгрөгийн асуултан дээр хэрэг бүдрэх юм бол тэглэхгүй. 50 дээрээ бууна шүү. гэсэн үг. 50 дээрээ бууна. 100,000 дээр бүдрэх юм бол бас 50 дээрээ гэсэн. За хичээлүүд арай. За хүн нийгэм гэдэг хичээлээс сонгоч. Хүн нийгэм. За хүн нийгмийн хичээлийн асуулт. За манай дөрөв дахь асуулт бол нэвтрүүлгийн итгэж фантагийн нэрмжит асуулт. Гадарсан. 9-р зууны үед Монгол дарагчдын бүтээсэн мөнгөн хуудсанд үсгийг товойлгон бичиж бургатын хөргийг алт болгон 9 эрдэнэр бүтээсэн үнэт номыг нэрлэнэ. Яа. Бод хуцаа явсан. 9-р зууны үед Монгол дарагчдын бүтээсэн одоо бодож хугацаанд ярилцж болно шүү дээ. Үүтэйгээр болохгүй шүү. Сурагчтайгаа юу? Яг юуны талаар? Хариултын талаар уу? Тийм энэ хариултын талаар болохгүй тийм. Тийм бол нөгөө боломж гээ явчихна. 9-р зууны үед Монгол дарагчдын бүтээсэн мөнгөн хуудсанд үсгийг товоолон бичиж бургатын хөргийг алт болон 9 эрдэнэр бүтээсэн үнэт ном. Энэ бургатын хөргийг алт болон 9 эрдэнэр бүтээсэн гэж байна шүү дээ. Алт болон гэж байна шүү дээ. Ганжуур алтан ганжуур данжуур гэж байдаг. За хариултыг авлаа би. Ганжуур данжуур. Зөв хариултыг бүгд харъя. Оролцогч асуултанд зөв хариулах юм бол үл шатах мөнгөнд 50,000 төгрөг эзэн болно. Ганжуур. Тарас хэлж бодчихсон. Дэлхийд үзэж байгаа үзэгчид бас энэ номыг мэддгүй нь бас мэдээд авч байгаа тийм ээ. За, Нэмхүүдэд баярлаа. За баярлаа. Хоёр асуултын турш хамтдаа байсан Нэмхүүгээ бас. За. Lollipop. За дүүдээ сурлага өндөр амжилт хүсье. За шүү дараагийнхаа хүүхдийг. За дараагийн хүүхдийг сонгоё. За тэр энэ таарч. Их чин. За амжилтсан. 15-аас суулын согч ихчээ. За. Ямар хичээлдээ сайн бэлээ? Бүх хичээлдээ л хүсэ. За, бүх хичээлдээ сайн. Иргэний боловсролыг авал яаж юм бэ? Эсвэл хүн орчин уу? Иргэний боловсрол. Тхөө. За тэг. Иргэний боловсрол. Иргэний боловсрол. Дахин ашиглагдах боломжтой хог хаягдал буюу дахир хогт эдгээрээс аль нь орохгүй вэ? А хэлбэр сүү, жүүсний тетрапак, сав. Б хэлбэр электрон барааны хаягдал, Б хэлбэр хөнгөн цагаан зис. За тэгвэл асуултаа дахиад хэлсэн юм шиг. Дахин ашиглагдах боломжтой хог хаягдал гэж байна тийм ээ. Дахин ашиглаж болно гэсэн үг шүү дээ тийм ээ. За энийг бол дахир гэдэг. Тэгээ энийг бол дахир гэдэг юм тийм үү? Дахин ашиглаж болох нь шүү дээ. Эдгээрээс аль нь орохгүй вэ? За электрон барааны үг хэрэгж болно, хөнгөн цагааныг хэрэгж болно, зэсийг хэрэгж жүүсний тетрапак гэдэг сав хэлээд байна тийм. Тетрапак сав гэдэг одоо нэг юу хадгалдаг савны хийцэн байдаг. Дахин ашиглах боломжтой хог хаягдал. Эдгээрээс аль нь орохгүй вэ? Хог хаягдсан жүүсний Яваад хугацаа дууссан. Хүүхдүүд явуулсан уу? Тетрапак барааны хаягдал. Сүү жүүсний тетрапак сав гэдэг энэ А хэлбэр үү, тий? За зүгээр л тэгээрэй. Сүүжүүлсний тетрапак сав. Аха. Тэрийг ч удаа дахихгүй бай.
За 5 дахь асуултан дээр бүдэрлээ. Тий. 75,000 төгрөгийн асуултан дээр бүдэрсэн. 50,000 төгрөгийг бол хадгалсан байгаа тийм ээ. За тэгтээ одоо нэг боломж бол ашиглагдана шүү дээ. Зөв хариултаар аврагдах гэдэг боломж нэг удаа ашиглагдана. Тэр нөгөө нэг боломж одоо байгаа шүү дээ, тийм ээ. Тэр бол шууд одоо автоматар ашиглагдана шүү дээ. Тэр одоо автомат. Манай энд сууж байгаа 4 хүүхдийн нэг л хүүхэд нь Б хөлбөр гэж бичсэн байвал нэвтрүүлэг цаашаа үргэлжлэнэ. Хэрвээ нэг ч хүүхэд бичээгүй байвал дуусах тий. бүр жинхэнэсээ унна гэсэн үг. Түүнэр мэдж байгаа явуулсан байлгүй дээ. За хүүхдүүдийн хариултыг арай. Электрон барааны хаягдл гэж бичсэн байна уу? Б хөлбөр. Хоёр хүүхэд Б хөлбөр гэж явуулсан. Хоёр хүүхэд нь бас А хөлбөр гэж явуулсан байна. За хамгийн дөрөв сод хоёр маань хариултыг хамгийн дөрөнд илгээсэн байна. Баяр хүргэе. За ингэснээр оролцогч 5 дахь асуултанда нэг боломж ашиглагдаж аврагдлаа. Тэгвэл ялгаагүй би хэрвээ ярилцч юм уу айлг явсан юм ялгаагүй ингэж яах юм бэ те? Тий, ерөнхийдөө та хоёр ярилцаад ирсэн байсан ч гэсэн тэр ашиглагдах байсан. Одоо бол ийм боломж байхгүй шүү. Одоо тэгт ярилцах боломж байгаа шүү дээ. Одоо ганцхан ярилцах боломж л байгаа. Байгаа тий. За 75,000 төгрөгийн болцлыг бол хангасан байгаа. Одоо 100,000 төгрөгийн болцлыг хангахын төлөө 6 дахь хичээл. Талд нь ямар ч лээс хариулчлаа шүү дээ. Тэглээ. За 6 дахь хичээлөө. Хүн урьж байгаа хөө? Хөө. За. Аливаа зүйлсийг дээрээс нь харж тоймтон зурсан зургийг ямар зураг гэдэг вэ? А хөлбөр масштаб, Б хөлбөр газрын зураг, В хөлбөр план зураг. Бод хугацаа явсан. Аливаа зүйлсийг дээрээс нь харж тоймтон зурсан зургийг ямар масштаб газрын зураг биш. За хүүхдүүд цаг дуусахтаа зэрэгцээ хариултаа явуулаарай. За бат хугацаа дууссан. План зураг л да. План зураг. Тэгэл хийж л бодож байна тий. План зураг чинь нэг уусаал тэгэл дээрээс таймлан зурсан гэдэг л би ойлгохгүй. Тайм зураг чинь план зураг чинь мэдээж одоо тэгэл янз бүрийн барилга архитектур янз бүрийн зүйл дээрээс нь ингээл хараад зурчгаар тэрийг бол план зураг гэдэг шүү дээ. Газрын зурагч бас ялгаагүй дээрээс нь харцал байдаг л да тий. Газрын зураг гэдэг чинь өөр утгатай л да. Аливаа зүйлсийг гэж байгаа юм чинь. Газрын зураг гэх юм бол зөвхөн одоо тухайн газар орныг ч юм уу тэрийг бол тэмдэг холбоод. Тэр энэ асуулт маань өөрөө аливаа зүйлсийг гэж байгаа учраас план зураг л байна. Масштаб бол шал өөр юм л да. Тэр масштаб нөгөө хувьд оруулах тийм ээ. Тэдийн тэдний хувь гэх юм бол жижигсгэх ингээд хэмжээсээр нь жижигсхийг бол масштаб гэж байна шүү дээ. За өөртөө ихтэй байна уу? Ихтэй. Жанхад арай тэгвэл. В хөлбөр буюу план зураг. Саяхан ингээд бодоо зогсож байгаа түрүүний нэг юу шүү дээ. Нэг сүү жүүсийн сав. Тэр одоо сая бодогдоод тэгээд дээрээс яг нөгөө дунд сургууль байхад электрон бараг нөгөө дунд сургууль шиг юм аа. Тэр сонсч ирсэн маань яг сая даа. Электрон барааны үед хэрэгж болов гэдэг юм. Аа. Тэр гинт орж ирсэн. Тэр гинт орлоо. План зураг бол яах вэ? За энэ бол яах вэ гэсэн юм аа. План зураг үн зөв хариулж 100,000 төгрөгийн болцлыг хангасан. За амжилт хүсье. За тэгдэг. Нэг мөрөөдлийн театр нь хамгийн сүүлд Папаянгийн зохиол цаг өөр олжээгээд драмыг тавьсан. Яагаад заавал тэр нэг драмыг сонгосон бэ? Юу нь танд их таалагдсан? Тэгээд та яагаад заавал тэр огны дүрс тоглосон бэ? Айгуу сайн мэдсэн тий. За тэр бол юу юм аа? Энийг жүжиг маань төрийн зорилгод найруулагч Наранбаатар найруулж тавьсан. За энэ цаг өөр олжээ гэдэг жүжиг маань өөрөө маш юм одоо хизээч тоглогдож болохоор мөнхийн сэдвтэй. Жүжигний гол үйл явдал нь гэвэл одоо тийм ээ хүн амьдралынхаа туршид заавал ч одоо нэг том мест тийм ээ нэг том дарга зэрэг сайд хин нэгний одоо нэг юм нэг хараат байдлаар амьдрах хүн өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх дээрэс нь эцэг хүний одоо тэр үр хүүхдүүдээ одоо сургууль хүмүүжүүлэх тэр дэг жаяг аав хүний ухаан гэдэг зүйл одоо ч ирнэ байгаа юм шиг тэгээд тэр талаараа илүү их дуурах гэж шийдсэн учраас ер нь бол хүн заавалчгүй мөнгө төгрөг албан тушаал ихээсээ илүү хүн одоо байгаа амьдралдаа л тий сэтгэл хангалуун байх хэрэгтэй байна гэдэг л санааг л дуурах.
Тэр үднээс тэр тохиолдлыг сонгож авсан. За Огны дүр дээр бол найруулагчийн хуваарьсан. Тогтож ирсэн учраас тоглосон тийм ээ. Чаа чи үзсэн байна те? Аа. Таалагдсан уу? Амар үнэхээр гоё болсон. За үнэхээр гоёсэн. За гоё асуулт За, байсан. баяр. Чихрээр чагнч маш тий. туслаа. Чамд амжилт хүсье. 17 дугаар сургуулийн сурагч Энхчин маань байсан. Одоо 2 хүүхэд үлдсэн байгаа. За цагт. Анудар. За сэлцээ. 5 сургуулийн сурагч анууд. За тийшээ. За анудар. Ямар хоёр хичээлээр туслахад бэлэн байна? За англи хэл дээр За. тэгээд Англи хэлний хичээлдээ сайн тийм ээ? Англи хэл монгол хэлнийхээ хичээлдээ сайн. Англи хэл гэхдээ яг 5 дугаар ангийн англи хэлээр бас л ер нь хүндрэл ирнэ шүү те. Гэхдээ бас Гэхдээ яг ер нь бол юу яадаг л да гадагшаа тодгшоо яг тоглолт Монголоор явахдаа бол тэгэл нэг нь татаад онгодоод олон улсын хэлээр тэгээд мэддэг гэдэг үгээ эвлүүлээд тэгээд болгоод байдаг юм. Тэгээд за энэ бол тэрнээс шал өөр асуудал. энэ бол тэрнээс шал өөр юм байна. Байгаад байх л. өөрийнхөө чаддгаас салахгүй дөө. Шадгаас авсан дээр өгөх гэж. Англи хэл хүн байгаад гэдэг маань байгаль орчин шүү дээ тийм ээ. Тий. Байгаль шинжилэл. За хүн байгаад сонгох шүү тэгвэл. За. За тийм. За 5 дугаар ангийн хүн байгалийн хичээлийн асуулт. Томруулдаг шилээр юуг харж болдоггүй вэ? Бодох хугацаа явсан. Юу гараад ирв бэ? Оо! Ааш хөдөө гарчлаа тий. Олцсон уу амдраа? Хам үсэн юм. За ямар ч байсан ярилцуул болох юм. За ямар ч байсан цагаа дуустал Бодъё. бодъё. Томруулдаг шил юу гэж. Яаж чадж бас ховдрууд байхгүй юм тийм ээ. Юу байхгүй маань харин тий. Өвлбөр байхгүй маань. Тэр үед үгэнд бас нэг бодох юм да. Энэ байж магадгүй юм да гэж чинь тий. Тоосон цаа. Томруулдаг шил юуг харж болтдгоо вэ гэдэг байгаа шүү дээ. Нарыг харж болтдгоо юм уу? Нарыг харж болтдгоо юм. Нарыг харж болно ш томруулдаг шилээр нарыг л юм байна л да тэгвэл. Ятчих та сорч нүмэн надад бас нүдээр ингэчил ханд өгчил таахтай ингэж нүдээр ингэчил ханд өгчил таахтай ингэж Яг ярьд өгөх гэсэн боломж байхгүй шүү дээ. Ярилцах гэсэн боломжийг авсан тохиолдолд харин бол ярьж болно шүү дээ. Тий, тэгэх юм бол хамаагүй ярь. Хамаагүй ярьж болно. Хамгийн гол нь би ч нэг бас их дараагийн өндөрөө хэлчихгээд Бас авахгүй одоо та дахиад 3 хичээл үлдчихэд байгаа шүү дээ. хэлчихээд байгаа. Зам. Нарав. Заахад рэ. Нар. Хариултыг арай. Нарыг. Сохрын шүү дээ. Харин тийш манай мууш. Тэр чинь. Роккигоо бодохоор яг нарлуу авах юм бол Бидний хараад бол мууш. хараа сохлон тэр чинь бүр аял болно шүү дээ. Тэгэл айгу за нүдэ түлэх юм байна шүү дээ. Тий. Нүдээ цоолох юм бол. 175 мянган төгрөгийн болцлыг одоо хангасан байна. Одоо 8 дахь хичээл үл шатах мөнгөн дүн 250 мянган төгрөгийн. За. Мөнгөн дүнгийн хичээл байна. Аха. За 3 хичээл үлдсэн. 3 хичээл харъя. Одоо 8 дахь асуулт тий. Одоо 8 дахь асуулт. За. За математикаас сонгоод тэгвэл. За математикийн хичээл. За зүхтаад л байсан тийм ээ. Зүхтчихсан хичээлээсээ одоо тунлаа. 3 дугаар ангийн математик. Улаан цэнхэр шар өнгөтэй болгосон 3 шагааг орхиход нийт хэдэн янзаар бууж болох вэ? Улаан цэнхэр шар. Олцсон юм уу? Олцсон. Олцоо. Улаан цэнхэр шар өнгөтэй болгосон. За, цагийг зогсоо. Орхиход нийт хэдэн янзаар ойлгомжтой шүү дээ энэ. За. За нэг шагаа ч юм бол улаан өнгийн нэг шагаа байна тийм үү? Тэр чи одоо дөрвөн янзаар боо шүү дээ. Шагаа юу? Тийм. Тий. Одоо хонь ямаа тэмээ мориг дөрвөн янзаар бууж болж байна тийм үү? Аха. Дөрөв. Тэгэнгүүт дахиад нөгөө цэнхэр нь бас дахиад дөрөв. Шар нь дахиад дөрөв тийм үү? За. 3 4 12 янзаар болох юм шүү. Улаан цэнхэр шар өнгөтэй болгосон 3 шагааг орхиход Тэгтээ гурвангийн цуг аян штэ. 3 шагаагаа за
Ингэх юм бай тэгвэл. За. Цуг аях юм уу те? Тий, гурвангийн. Гурвангийн хамт хаян те. Өнгөтэй болгосон 3 шагааг орхиход нийт хэдийн янзаар бууж болох вэ гэсэн юм. Бүх хувилбарууд гурвангийн цуг бодох юм байна те. Тэгнь. Тэгвэл нэг шагаа 4 өнгөр буух юм чинь 4-ийг үржихэн 4 дахиад 4 гэл ингэ ш. 4 4 16. За. 64. 64 юм уу? Ингээ олчих юм уу те? За 64 би хариултыг авсан. Зөв хариултыг арай. Улаан цэгэр шарангттай болгосон 3 шагаа. Энэ өнгөндөө ач холбогдлоггүй л багтаа те. Шагаан тал байгаа хэ те. Өнгө бол хамаагүй л ах л та. За. Анх буух мохыг тооцоог л багтаа. За тэр чинь Анхч бохохгүй. 64 янзаар бууж болно. За өгдөө бүгдээрээ 60 явуулсан байна. Хэрвээ нөгөө нэг зүг аргаар аврагдсан боломж байсан бол бас аврагдах байж тийм ээ. Тэгээ тэрийг бол ашигласан шүү дээ тий. За одоо бол ашиглах боломж yok. Мандалвэр маань хамгийн түрүүнд зүг аргаар явуулсан. Асуулт. За тэг. Таны амьдралын хамгийн дурсамжтай мөч юу вэ? Амьдралын хамгийн сайхан дуртай мөч. За амьдралын дурсгалтай мөчүүд бол мэдээж амьдрал бол би бол тэгж боддог. Тэр чигээрээ одоо дурсамж, дурсгал юм те. Дурсгалтай олон сайхан зүйлүүд байдаг. За мэдээж одоо болсон тэр зүйлүүд одоо миний амьдралын хамгийн дурсгалтай, азаргалтай мөчүүд маань байлаа. За мэдээж одоо жүжигчин болоод сургуулаад өгсөөд рамын театрт ажиллаж байсан тэр үе байна. За хамгийн гол нь мөрөөдлийн театр гэж байгуулад анхныхаа уран бүтээлийг хийгээд тэр одоо тайзан дээр авчихсан тэр мэдрэмж бол хамгийн сайхан дурсгалтай зүйлүүд, олон сайхан дурсгалтай зүйлүүд байна л да. Тэ. Баярлалаа. За шагнаас суулгын анудраг. За өнөө дардаас баярлаа. Чи 64-г дотор бодож ирсэн аа. За ингээд хамгийн сүүлийн сурагч 52 дугаар сургуулийн сурагч Содбаяр маань үзсэн байгаа. За хоёр хичээл үзсэн байгаа. Одоо 500 мянга, 750 мянган төгрөг. Энэ хоёр хичээлдээ хэрвээ амжилттай хариулж чадах юм бол төгсгөлийн сая төгрөгийн асуулт бас гарч ирэх болно. Сая төгрөгийн асуултан дээр хажууд ямар ч туслах байхгүй. Зөвхөн өөрөө 1 минут бодоо. Одоо ярилцах боломж байгаа шүү дээ. Хоёр ярилцсан тий. Ярилцах боломжоо энэ хоёр хичээл дээр ашиглахгүй сая төгрөгийн асуултан дээр боломж байсан ч гэсэн ашиглахгүй. Ашиглахгүй тий. Одоо ашиглаад энэ хоёр дээр ашиглаж байгаа мэдлгүй л яах вэ тий. Одоо ярилцсан. Харин ярилцлаа гэхэд дүү маань харин оролцогч сурагч маань за хоёр хичээл арай юм. Англи хэлийг авчвал бас жах ингэж байгаа шүү дээ тий. Жах ингэж байгаа шүү дээ тий. Хоёулаа би тэр хичээлдээ хэрэг. Айгүй. За. Англи хэлээ аваад хэрэггүй юу? Би нэмрээ. Монголчууд 2008 оны Бээжингийн Олимпиадаас хэдэн төрөлд медаль хүртсэн бэ? За ястаа наад чинь заав ээж бодъё. За боксоор Бадруугон, жудогоор Төвшин Баяр, буудлагаар Гүндэгмаа. Бокс, жудоо, буудлага. 3. Паралимпиад орж байгаа. Үгүй. Паралимпиад зөвхөн зуны тэр жилдээ бас нэг өдрийн бод чи байтараагаар болсон. Зөвхөн зуны олимп, Бээжингийн зуны олимп. Бээжингийн зуны олимп шүү дээ. За Төвшинбаяр авраг бол мэдээж хамгийн түрүүнд жудоо, хамгийн түрүүнд мөнгөн медалийг Гүндэгмаа. Дөрөвбатар Гүндэгмаа ч нуулгаад. Тэгээ Бадрууган. Бээжингийн олимпиад хэдэн төрлийн яаж тоо биш үү? Медаль тоо биш. Төрөлтэй. 3 төрөл. 3 төрөл. Чөлөөтөр аваагүй манайх тэр жил. Чөлөөтөр тэр жил аваагүй. За 3 төрөл. Үн зөв хариултыг арай 500 мянган төгрөгийн бодлыг авах хэрэгтэй байгаа. Асуултын зөв хариулт бол за. Болчихсон. Болцсон байна. 3 байна. Мэдрэгдээд нөө. Мэдрэгдээд байна. 3 төрөл. За бас нэг англи хэлдэг шүү дээ. Нэг талаараа амарханч байсан байх магадaltaй асуулт юм тийм. Монголчуудын бас яг тухайн үеийн сэтгэлийг бас айгүй их огшоож, амгшууж байсан. Хүүхэнд бичигдсэн алтан үцгээр бичигдсэн өдөр шүү, жил шүү дээ тийм ээ. Тэр олимп тийм ээ. За ямар ч байсан 5 дугаар ангийнхаа биеийн тамирын хичээлд амжилттай хариулж чадсан. Одоо ганцхан хичээл. За 750 мянган төгрөг.
англи хэл тунж үлдэж байгаа. Англи хэлний оронд өөр хэл юу Вьетнам ч юм уу Тажикстан хэл сонгож байхгүй юу? Тажикстан гэж байна. Тажикстанаар бол мягус ярьдаг байхгүй юу? Нэг яриад үзүүлээч. Аль жархан бахран жийзэсэ. Вьетнамаар Бүгдээр амжилтаасаа орлоо. Дүнгон дангтэн түмпан. Дүнгон дангтэн түмпан. Зя. Англиар гингүүт. Англиар ингэ тэрг болчиход байгаа. Одоо англиар сонгоод одоо өөр бариад. За одоо угаасаа сонгохоос ямар ч бариад юм чи тээ. За 5 дугаар ангийн англи хэлний хичээлийн асуулт. 10 хичээлийн хамгийн сүүлийн. За асуулт гарч ирсэн байна. Замана содко. Оролцогчид уншаад өгч. Which of these dogs wears clothes and walks on his two legs? За. Ягуруу хэлбэртэй. Scooby Doo, Pluto, Goofy. Шипит гэдэг нөгөө. За манай хөлт чимэг байгаарай. За бод хугацаа дууссан байгаа. Одоо угаасаа боломжийн ашиглая гэсэн шүү дээ, тий? Хоорондоо ярих боломж, харах боломжийн ашиглая гэсэн. За ярилцаарай. Орчуулъя. За юу хоёул ихлээд ихлээд юу асууснаа ихлээд ярилцчихэд та тийм үү? Юу гэж наханд орчуул та? Эдгээр тоонуудын аль нь юу хоёр хөл дээрээ яв хувцсан бич явдаг вэ? ирдэг. Ирдэг вэ гэж байгаа юм уу тий? Ирдэг. Тэ чи аль нь гэж бодож байна? Би бол UB. AUB. Тийм. Goofy ч нөгөө нэг өндөр Goofy юм шүү. ханд Goofy юм шүү. Ба. Goofy. Си. Silver, Goofy. За харах боломжийг ашигласан. Итгэлтэй байна уу? Итгэлтэй байна уу? Итгэлтэй. Silver-тэй. За тэгвэл хоёул зэрэг хонхоод орчих. Ярилцаад. Silver буюу Goofy. Зөв хариултыг бүгд харъя. Асуултын зөв хариулах юм бол 750 сая төгрөгийн болцол анган дээрээс нь сая төгрөгийн асуултаа тулгарна. Яа. Ямжил төсөө. Мундаг байна. За. Яа. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн оролцогч Мөрөөдлийн театрын жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Алтан Шагаа ах маань нэвтрүүлэгт оролцоод маш том амжилтыг үзүүлээд яг одоо зогсож байна. Нэвтрүүлгийн самбар дээр гарч ирдэг 10 асуултанд 10-нд маш амжилттай хариулсан. Одоо сая төгрөгтэй тулгараад байгаа. Нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчид аавганд маш их баярлалаа. Бүгдээрээ хэсэг зар сурталчилгааны дараагаар эргээд уулзцгаая. 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Таны мэдгүй Singing Show нэвтрүүлэг. 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай таны мэдгүй шоу нэвтрүүлэг үргэлжлэж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн оролцогч соёлын тэргүүний ажилтан жүжигчин Алтан Шагаа ах маань нэвтрүүлэгт оролцоод 10 гишээдээ маш амжилттай хариулсан. За тэг бүгдэнд хариулсан болохоор одоо нэвтрүүлгийн оргилд буюу 1 сая төгрөгөн дээр хүрэлцэж яриад. За ерөн сэтгэл хэр байна? За сэтгэл маш өндөр байна. Аха. Тэгээд шоу нэвтрүүлгийг бас телевизээр бас урд нь үзэж байсан. Хэдэн дугаард нь харж байсан. Тэгээд өнөөдөр бас оролцогч болж ороод хамгийн сүүлийн асуултын юм нэрэд байгаа даа их. Баяртай байна. Тэгээд сая бас зарим зүйлүүдийг бодсон бас эргээд тэр бага наснд үзэж байсан хичээлүүд маань бас зарим нэгэн зүйлүүд нь бас бодогдож эхэлж дээ. Ер нь эргүүлээд сэргээгээд нэг харчаад бас гэмгөөл тэгэл энэ чинь 5 дугаар анги шүү дээ. Дээшээгээ 6-7 8 болоод бүр балархана шүү дээ. За ингээд нэвтрүүлгийн оргил буюу 1 сая төгрөг. Одоо ямар ч боломж байхгүй. 1 сая төгрөгийг хожиж чадах юм бол нэвтрүүлгийн оргил бүр 1 сая төгрөгийг хүүхдийн ямар нэг сайн үсэнд төлөө зарцуулна гэсэн үг. Ямар ангийн, ямар хичээл, ямар асуудал болох бүгд хамтаарай. Хүн нийгэм 5 дугаар анги. Манай улс 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагад элсэхэд хоёр улс түтгэлцсэн, бусад нь дэмжсэн хариу өгсөн байдаг. Нэг нь Австрал бол нөгөө нь аль улс вэ? Бодох 1 минут явсан.
Бодох хугацаа дууссан. Ямар ус вэ? Япон юм болоо. Ханхадараа. Япон. 1 сая төгрөгийн асуулт үн зөв хариултыг бүгдээрээ хамтдаа харъя. Асуултанд хэрвээ зөв хариулах юм бол оролцогч нэвтрүүлгийн оргил дүрнэ. Яа, би шаарахгүй. Санаачаар. Ер нь Египт гэж бодож ирсэн үү? Египт гэж ирдээ. Танд чарж. Би яг зүгээр яг нэг. Стал 5 дахь гийнхаа локор бодлоо. Японтай дайтчихсан. Бас ингээнээр бодлоо. Дайтчихсан уу яхан. Тийм амар та нар дайт. Та нар нөөбд оруулахгүй. За ямар ч л байсан нэг ч гэсэн мэдлэгийг энийг мэдээд авлаа тийм ээ. Хоёр улс түтгэлцсэн байт юм. Нэг нь Австрал, нөгөөх нь Египт хоёр улс түтгэлцэжсэн юм байна. Нэвтрүүлгийн оргил хөрөнгө алдсан. За тэгээд ямар ч байсан нэвтрүүлгийн оргил түрээ сая төгрөгийн хожиж чадаагүй бол нэвтрүүлгийн нэгэн алтан дүрм хэрэгжих хэрэгтэй байдаг. За ингээд 5 дахь ангийн хүүхдээс ухаантай юу гэж шоуны таны мэдхүүн шоуны төлөвлөлт оролцсон байна. Энэ бол бас ерөн заавалч дон сургуулийн хүүхдүүд гэхээсээ илүү аа байснаар агч нар ч гэсэндээ үзэхэд их илүү тохиромжтой мэдээллийн чанартай юм үр өгөөжтэй нэвтрүүлэг гэж би бас үзэгч хүний хувьд боддог. Өнөөдрийн нэвтрүүлэгт бас урьж оролцсондоо маш баяртай. Хамт оролцсон дүүнэртэй хамтдаа маш их баярлалаа. Нэвтрүүлэг дэмж орсон дүүнтэй баярлалаа. Тэгээ та бүхэнд ажлын тусаад үнэхээр би бол 5 дугаар ангийн юм наа. Би 5 дугаар ангийн хүүхдээс муутай юм байна. Нэрээ хэлгээд эвгүй үг биш. Нэвтрүүлэг дээр оролцсонд маш их баярлалаа. 1-5 дугаар ангийнхаа нэгэн өдрийг хичээдэг хамтдаа сэргээж, хамтдаа дурсамжаас сэргээж манай ангийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэж хамтдаа суулсан маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивент итгэгч нарын гарын билгийг гардуулж байна. Аргагүй жимсний хамт Фантагийн гарын билгийг гардуулж байна. Гарын билгийг гардуулж байна. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн манай дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараараа үзэгчдээ эргээд уулзлаа. Түр баярлалаа.